Заасан. За шүүх нэхэмжлэгчийн эзэмшил төлөөцөөс гаргасан газрын эзэн сангийн захим системд нэг толгойн дугаарыг тодорхойлт гаргуулах хүсэлтэй шүү хүлээн авлаа. Эзэмшлээс судлалын дараагаар судлаа. За шүүх хурлын шүүгчийн захирам зохицохын талаар тэмдэглэл тусгаад яваад дугаараа хариуцлаа явуулсан. За нэхэмжлэгчийн төлөөс цэн төрөв басаа. За та нэхэмжлээ дэмжиж оролцож байгаа юу? Дэмжиж оролцож байна. За шир загдав. За харин нэхэмжлийн зардыг хүлээн зөвшөөрч хоорондоо эвлэх боломж байгаа юу? Одоо эвлэх гэж би тайлбараа дараа нь басж байгаа. Энэ юмтай холбоотойгоор дахиж асуух шаардлагатай. одоогоор яг эвлэх гэх юм уу тийм зүйл баггүй. За энэ бомбст баггүй. За нэхэмжлэгч тайлбараа зөвлөж. За нэхэмжлэгч MLP компани нь 2025 оны 4 сарын 2-ны өдөр нэхэмжил гаргасан байгаа. Ямар утгатай нэхэмжил гаргасан бэ гэхээр Шүтээ банкын цагаан ХХК болон Жахаши логистик ХХ-нарт холбогдуулан MLP компани эзэмшлийн 2201-784 нэг салбарын дугаартай Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын 1-р баг Хүндлэн хайласт дөрвөлжил 2 тоод хаягт орших эзэмших эрхийг хууль бусаар ашиглаад байна. Хууль бус эзэмшлээс чөлөөлж өгөөч гэсэн хэмжээний шаардлагыг гаргасан байгаа. Анх манай компани 2012 онд газрын тухай хууль болон холбогдох дүрм журамд заасны дагуу өргөдлөө гаргаад газраа эзэмшиж ашигласаар ирсэн. Гэвч 2023 оны 5 сард бол Жахаши логистик компани 2023 оны 9 сараас бол Шүтээ банкын цагаан гэсэн компаниар нь ямар нэгэн зөвшөөрлгүйгээр ямар нэгэн гэрээ гэрчлэгтэйгээр манай компани эзэмшлийн газрыг бол ашиглах ашиг хууль ёсны ашиг сонирхлыг бол хохирож ирсэн. За энэхүү хууль бус үйлдэлийн талаар манай компани зүгээс тус засаг дарга болон газрын даамал нарт гомдол гаргаж тухайн гомдлоо бол шийдвэрлүүлсэн байдаг. Ямар гомдол гаргасан бэ гэхээр эдгээр компаниудын хууль бус эзэмшлээс манай компани эрх ашигыг хамгаалж албадан чөлөөлж өгөөч гэсний дагуу манай хүсэлтийг сумын засаг дарга болон газрын харилцаа дэодын зураг зүүн газраас хүсэлт маань үндэслэлтэй юм аа. Тийм учраас Шүтээ банкын цагаан ХХК болон Жахаши ХХК-нарт холбогдуулаад 2024 он болон 2025 онуудад мэдээллийг тус хөргүүлсэн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд сумын засаг даргын мэдээллийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Мөн дээрээс нь манай компани 2 жилийн хугацаанд шахаж шаардаж чөлөөлөхийг оролцсон боловч альва хэлбэрээр чөлөөлөөгүй. Бид хэд чөлөөлөхийг шаардаж тухайн үед газар дээр нь тагаа болон газрын мэргэжилтэн нартай очиж тухайн үед нь шаардлага тавьдаг гэсэн. Тэгэхээр шаардлагыг бичгээр хүлээж аваад за одоо манайх чөлөөлж өгнө гэд тухайн үед нь амар хүлээн зөвшөөрч байсан боловч яг бодит байдал дээр компани эрх ашигыг бол хохирож өнөөдрийг хүртэлх хугацаанд бол газрыг огт чөлөөлж өгөөгүй. За манай компани зүгээс яагаад энэхүү нэхэмжлэлийг гаргаад гээд хууль бус эзэмшлээс чөлөөлөх гээд байгаа юм бэ гэхээр Монгол улсын одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа газрын тухай хууль дээр маш тодорхой заасан байгаа. Газрын тухай хууль дээр юу гэж заасан бэ гэхээр Монгол улсын газрыг эзэмших эрхтэй этгээд гэж хэмбэ гэхээр 27-гийн 1 болон 27-гийн 3-т заасны дагуу газрын эзэмших эрхийн гэрчлэлгээ болон гэрээний үндсэн дээр газрыг эзэмшдэг. Хэн өнөөдөр газрыг эзэмшээд хэн өнөөдөр гэрчлэгээтэй байгаа вэ гэхээр MLP ХХК нь өөрөө газар эзэмших эрхтэй байгаад байгаа.
За магадгүй энэ хоёр компаниудад газрыг давхардуулаад олгох юм уу гэж шалгаад асуугаад үзэхээр Жахиши болон Шүтэн банкын цагаан хийх компанид ямар нэгэн гэрээ гэрчлэгээ байхгүй. Манай компанитай ямар нэгэн байдлаар давхардуулж олгосон засаг даргын захирамж болон гэрчлэгээ гэрээ байхгүй. Мөн дээрэс нь газрын тухайд маш тодорхой байгаад гсэн байгаа. Ямар нэгэн зөвшөөрлгүйгээр газрыг эзэмших нь өөрөө хууль бус зүйлээ. Хууль бус байх юм бол газрын тухай хуулийн 60 болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, иргэний хууль заасны дагуу бусдын хууль бус эзэмшлээс өмчлөгч эзэмшигч нь албан чөлөөлөх буюу хууль бус эзэмшлээс чөлөөлөх эрхтэй гэж заасан байгаа. Иймд манай нэхэмжлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө. Нотлох баримт шинжилгээ судалсны дараа нэмэлт тайлбар хэлнэ. За шилжүүлэх ариу тайлбар авч. За нэг түрүүдэд тэгээд нэг бодгочлт хорлуулсан. Түрүүдэд. За тайлбар авч. Эдгээр юм дөрөв зогсчихорой гэхгүй нэ. За нэгдүгээр хилийн бондон дээр хилийн тухай хуулиар явдаг. Зөвшөөрлгүй буусан асуудал байхгүй. Хил хамгаалах ерөнхий газар орчродоос зөвшөөрөл аваад тухайн зөвшөөрөл олгогдсон газар төр нэвтрэх зөвшөөрлөөр бүх аж ахуйн нэгжлэгэнд ажиллаж байгаа. Тэрнийхээ дагуу манайх тэр газар дээр төр зөвшөөрлөөр хилийн тухай хууль дээр угаасаа том тодорхой байж байгаа шүү дээ. Бүс зурвас дээр эзэмших болон өмчлөх газрын гэрчлэгээ олохгүй гэдэг. Тэр тусмаа бүс зурвасчин улсын тусгай хэрэгцээнд байдаг. Тэгээд 2012 онд гэрчлэгээ авсан гэж байна. 2012 оноос хойш одоо эдний компани би одоо хил дээр 10 жилүүд ажиллагаа явуулж байгаа. Тэнд газрын гэрчлэгээтэй ямар ч аж ахуйн нэгж байсан. Тэгсэн гинтэл нэг газрын гэрчлэгээтэй компани гараад ирсэн. Тэгээ ингээд тухайн үед акт бууж байхад эдний компани нэг хүнтэй уулзсан. Тэгээд манайх энэ газрын гэрчлэгээтэй гэсэн. Тэгээ холбогдох хүмүүсээс нь асууж ирсэн. Одоо бомтын сайд дээр ажиллаж исэн 2 сайд очиж ажилласан. Ингээд газрын гэрчлэгээ энд байх нь зөв юм уу? Ийм гэрчлэгээтэй газрууд гараад ирлээ гэсэн. Тэд нэр бүлээн зөвшөөрөхгүй. Газрын гэрчлэгээ энэ тусгай бүс дээр байх ёсгүй. Одоо бид нэр бомтоо ингээд төлөвлөж байгаа, зэгцэлж байгаа. Тэгэхээр ингээд та хэд маань ингээд төр ингээд байж байгаарай. За бид нар ингээд төлөвлөлт гаргаад яангууд энэ тээврийн компаниудыг бусад аж ахуйн нэгжүүдийг ийшин зохион байгуулалтанд бас гаргана. Тэр бол та хэд маань ингээд байгаадаа нэг орчноо сайжруулад ингээд аж амьдарч байгаарай гэсэн зүйлийг хийсэн. Аймгаас гэсэн 2-3 удаагийн ажлын хэсэг очиж ажилласан. Бас эднийхтэй холбоотой ийм газар гараад ирлээ гэсэн. Хүлээн зөвшөөрөхгүй. Газрын гэрчлэгээ байх ёсгүй гэсэн. Тэр зүйлнээс ингээд тэндээ одоо хүртэл сууц болон ажилтныхаа амьдрах орчныг сайжруулах гад дандаа төр юмнууд авчирд тавьсан. Одоо юм барихаар болохгүй тэр чинь. Тэгэхээр дандаа юм зөөврийн ачиж авахд явахд гэх юм одоо юу гэдгийг тийм байдлаар манай хэдэн аж ахуйн нэгжүүд тэнд үйл ажиллагаа явуулдаг. Одоо эднийх бол тэнд 10 жил болоход ямар ч үйл ажиллагаа явуулаагүй нэг юм цүнхний нэг юм компани гинт гарч ирэл газрын гэрчлэгээ гаргасан. Одоо энэ нэг 8 га болж миний олд сонсноор эдний дэвшин баг тэр бомтын газар бүгд байх шүү. 100 га газрын асуудал эдний тэр байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр энийг би бол хууль бусаад үзэж байна. Хэдийн тухай хууль дээр угаасаа байж байгаа шүү дээ. 26-гийн 3-1 дээр эзэмших болон өмчлөх гэрчлэгээ хууль байхгүй шүү дээ.
Хилийн бүс зураг сэтгэж хилээс 15 км байгаа газрыг хилийн бүс зураг хийж байгаа. Тэгэхээр одоо ямар хууль үндслээд тухайн үед газрын гисэлийг авсан байдгийг. Тэр үднээс нь би эднэрийг хууль бусаа. Бид нэр яхаар ингээд 10 жил тэнд ажиллаж амьдарчаад газрын гисэлгээ авах хууль уусаа байхгүй юм байна гэдэг хуулийн дагуу төр нийтгч зөвшөөрлөөр энэ олон жил ингээд амьдрал ажиллаад явж байна. Тэгэхээр гэмтэх нэг бичгтээр ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй ийм компани гэмтэх нэг өдөр гарч ирэл газрын гисэлгээд гэж. Тэгээд биднийг ингээд эндээс өгөөд. Бид нар ч газрын гисэлгээ олж авах мал. Тэгээ яагаад ингээд хууль нь ингэж үйлчлээд байдгийг. Тэрэн дээр л бидний хийх хууль саад гэж үзэж байна. За тэгээд мөн биш надад авах. Хараа асуудал. За мөн адил тайлбар ижил агуулгатай байна. За манай компани байрлаж байгаа одоогийн кемпийн улсын элийн шугамаас 2.5 км хэлийн зурвас байна. Эдийн зурвас нь эдийн тухай хууль зааснаар 15 км тусгай хэрэгцээний газар байна гэдэг эдийн тухай хууль дээр заагаад байна. За Иланхойд байгууллагууд нь тухайн хэдийн отрядуудаас бид нэр тусгай зөвшөөрлийн дагуу сар өдрөд тутам холбогдох чиглэлтэй бүрдүүлж тухайн газар орнд үйл ажиллагаа явуулах хэлсэн дагуу бүх одоо холбогдох чиглэлтэй бүрдүүлж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ Олимпик компани газар эзэмших гисэлгийг харахад 2012 онд 12 жилийн хугацаанд авсан хугацаанд одоо хугацаа нь дууссан. Ийм газар дээр одоо биднийг одоо үйл ажиллагаагаа туслаач явуулаач гэсэн одоо дараагийн асуудал хэлж байгаа. Мөн одоо газрын тогтцол газар орны байршлыг одоогийн байгаа чиг дээрээс тогтоогод үзэхдээ энэ байгууллагын компани хөгжүүлж байгаа газар орнтой зөрөөд бичигт гэдэг бичигт бонд гэдэг газар орн дөрвөн жуулаас манаас барьж байгаа газрын талбай бол өөр газар орн дээр байгаа. За тэгээд мөн 2023 онд хил хамгаалалт байгууллагын газрын албан засгийн газраас тавьсан комисс ажиллаад тусгай хэрэгцээний газрууд гаргасан юм байна. Хэлийн зурвас. Хэлийн зурвас үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын газрыг тусгай хэрэгцээнээс гаргасан. Жишээлбэл Шилэнгийн хэлийн бонд дээр Алтан булдаг орны тусгай хэрэгцээнээс гаргаад энэ эзэмших болон өмчлөх систем байна гэдэг асуудал яригдсан байна. Тэр нь одоо тусгай хэрэгцээнээс гарсан. Бичгийн бондын оройнд ямар нэгэн байдлаар газрыг эзэмшүүлэх, өмчлөх тусгай хэрэгцээний газраас гаргасан тохиолдол байхгүй. За энийг одоо цахим сангаас болон бусад одоо мэдээллийн сангаасаа гаргаж өгөөс лавгаа гаргаж өгөөс гэхлээр тусгай хэрэгцээний газар учраас машинуудын зэрэг хамаарнаа. Гаргаж боломжгүй. Одоогийн ашиглаж байгаа цахим системээс өгөгдлийн дагуу хийхэд тухайн одоо эдийн зурвалт үйл ажиллагаа явуулж байгаа компани тийм газар гарч ирэхгүй. Энийг тодорхой зөвхөн автын тушаалтангууд гаргаж тавих юм байна. Тэгэхээр бол бид нар бол Иланхойд байгууллага хэдийн тухай хууль заасны дагуу тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулсан байхгүй. Мөн газрын албанаас тодруулахад 12 онд Олимпик гэдэг компани дээр хэлийн зурвас 2.5 км хэмжээний газар олгосон тэр одоо гисэлийг нь харуулсан хууль бус үйлдэлээ. Яагаад ийм үйлдэл гаргахыг нь хууль нэлтийн байгууллага тогтоох. Энэ бол хумын төсөв дарганы захирамжаар хэмжээний газар эзэмшүүлсэн байна. Өөрөө хууль бус үйлдэл гэж үзэж. За асуух зүйл байна уу? Би нэс асуулт авчихсан. Энэ шилжүүлээс асуух зүйл байна. Дараа нь мөн билээ. За тайлбартай холбоотойгоор одоо энэ одоо маргаан бүхий газар буюу Эрдэнэ цагаан сум 1-р баг хөндлөн хайлаас дөрвөлжүүл 2 тоод гэдэг байгаа. Энэ хаяг энэ байршил дээр танах үйл ажиллагаа одоо явуулдаг юм уу? Тэг. За яг энэ газар дээр танай компани одоо эзэмших бүхий газрын гэрчлэгээ ч юм уу засаг даргатай байгуулсан ашиглах болон эзэмших аливаа хэлбэрээр гэрээ эсрэг байгаа юу? Би танд хэлэхэд
Хилийн бус нутагч ерөөсөө ямар ч гэрчлэгээ байдаггүй. Бид нэр хил хамгаалах ерөнхий газраас хуулийн дагуу зөвшөөрөл аваад тэр нь төр зөвшөөрөл авдаг. Тэгэхээр хил хамгаалах газар тухайн газраа тэнд бай гэдгийг танд зааж өгöd юм гэсэн үг үү? Бид нэр хүсэлт гаргаад хүсэлтийн дагуу патриотоос зааж өгсөн газар төр нэвтрэх зөвшөөрлөөр ажиллана гэсэн тийм заалттай. Зөв төр нэвтрэх зөвшөөрөл болохоос биш энд эзэмш ашигла үйл ажиллагаа явуулсан тийм газрыг хил хамгаалах газар зааж өгöd байгаа юм уу эсвэл хил хамгаалах газар төр нэвтрэх зөвшөөрөл гэдэг нь бидний үйл ажиллагааг төр хэлбэрээр олгож шүү гэсэн утгатай. Тэргээ бид нэр удирдал тутамдаа хүсэлтээ өгөөд ийм бүрэлдэхүүнтэй тэдэн техниктэй ийм эргээстрийн дугаартай тийм хүмүүстэй энэ үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авдаг. За одоо би дахиад асуултаа дахиад асуух гээд байна л да. Нэвтрэх зөвшөөрөл юм уу эсвэл яг тэнд эзэмших гэдгийг зөвшөөрөд байгаа мó гэдгийг л тодорхойлох гээд байгаа байхгүй юу? Гэвь би танд хэлээд шүү дээ. Эзэмших бөгөөд өмчлөх газрын гэрчлэгээ гэж авах тийм байхгүй. За одоо болсон тэгвэл яг энэ асуултыг би юунаас асууя? Жахиш логистик компаниас асууя. Шилжээ сууж. Одоо та яг энэ маргаад байгаа энэ 8 газрыг тодорхой хэмжээгээр эзэмшиж ашиглаад байна уу гэж асуух гээд байгаа байхгүй нэгт. Энэ газар орон дээр байгаа. За. Ажиллагаа явуулж байна. Энэ одоо яг тий маргаад байгаа энэ газар дээр танай компанид олгосон одоо альва газар эзэмших гэрчлэгээ байна уу, гэрээ байгаа юу, эсвэл ашиглах гэрээ байгаа юу, засаг даргатай байгуулсан. Байхгүй. Хил хамгаалах газартаа байгуулсан гэрээ эсвэл байгаа юу? Байхгүй. За өөр асуултгүй. За шилжээ асуултууд байна. Энэс цэн дөрөс. Сая нэвтрүүлэгтэй холбоотой тайлбар авсан тэрнтэй холбоотой байна. Танах 12 оноос хойш бичгтийн банкн дээр ямар үйл ажиллагаа явуулж байна? За одоо манай компани яг хүчин төгөлдөр гэрчлэгээн дээр юу гэж заасан байгаа вэ гэхээр зориулалт нь худалдаа нийтийн үйлчилгээний газар төв цогцлбор гэсэн зориулалтаар 15 жилийн хугацаатаагаар эрхийг олгоод сунгацсан байгаа. Манай компани зүгээс газар төлөөлөлтүүдөө хийгээд за мөн дээрээс нь тухайн газар дээр зураг төсөл тэзүү боловсруулад хөрөнгө оруулалт хийгээд тодорхой хэмжээгээр ашиглаад эзэмшээд явж байгаа. Энэ 12 оноос хойш одоо 12-3 жил боллоо. Энэ хугацаанд бичгтийн банкн дээр тэр тухайн газар дээр ч юм уу эсвэл өөр тэр ямар нэг үйл ажиллагаа явуулж байна. За өнөөдрийн шүүх хуралдаан дээр би бол яг энэ MLP гэсэн компаниг бол төлөөлөлд оролцож байгаа. 2012 онд анх захирамж гацсан байт юм билээ. Үүний дараа 2016 онд хилийн тухай хууль гэж батлагдсан. Хилийн тухай хуулийн дагуу ямар нэгэн байдлаар манай компаниг буцаагаад улсын эзэмшилт ч юм уу авсан ямар нэгэн зүйл бол байхгүй. 2023 онд манайх газрын эзэмших эрхийн гэрчлэгээ сунгуулад өнөөдөр хүчин төгөлдөр газрын эзэмших эрхээ хэрэгжүүлэх гээд явж байгаа. Газрыг яаж эзэмшдэг вэ гэхээр иргэн бол ингээд тий за мал хуугаа аваачаад ч юм уу хашаа ороо бариад эзэмшдэг. Гэхдээ байгууллагын тухайд бол энэ арай өөр ахгүй. Эхлээд тэзүү батлуулна, төсөв хийн, мөн дээрээс нь зөвшөөрөл байгаль орчны үнэлгээ, газрын төлбөр зэргийг бүгдийн төлжээж барилга эхлэх зөвшөөрөл авч иж аж ахуйн нэгжийн тухайд ашиглах боломж бүрдэх юм аа. Гэхдээ ашиглыг гэхээр нүүрс тээврийн зөвхөн танай хоёр компани биш. Маш олон компани аж ахуйн нэгжийг манах 2-3 жилийн хугацаанд чөлөөсөөр агаад өнөөдөр одоо яг үйлчлэж байгаа танай хоёр компани л байгаа байхгүй юу? Тийм учраас манах ер нь эмчлээсээ чөлөөлөөч бид нар үнэхээр дийлэхгүй байна. Тийм учраас шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар шийдвэрлэхийн тулд өнөөдөр нэг хэмжээ гаргачаад байгаа. 10 жил үйл ажиллагаа явуулаад барилга байгууламж барилж их байхгүй бид нэр тэнд 10 жил үйл ажиллагаа явуулаад улсдаа татвараа төлөөд манайх бол орон нутгийн компани Сүхбаатар аймгийн компани. Ингээд ажилтныхаа эрүүл аюулгүй байдлыг хангаж чадахгүй, усанд орох газарч барьж чадахгүй ингээд 10 жил болоод явж байхад гинтхэн танай компани гарч ирээд
ингээд газрын гэрчлэгээтэй болцсон гэдэг. Ингээд явж байгаа нь хууль бус байгаа юм л та. Тэрээс бид нар гэсэн газрын гэрчлэгээ олж аваад тэндээ ажлынхаа амьдралыг сайжруулад нөхцөл боломж бүх зүйлээр нь хангаад ингээд явах боломж нь байдгүй. Ямар ч үйл ажиллагаа огт явуулж байгаагүй компани газартай болцсон. Ингээ барилга байгууламж барина гэж явж идэг. Энийг л би хууль бус гэж үздэг. Таны тэр асуулт нь яг ямар асуулт юм бол? Асуулт гэхээс илүү би танаас нэг зүйл асуусан. Та огт хариулаагүй шүү дээ. Танах үйл ажиллагаа 12 оноос хойш ямар үйл ажиллагаа бичгтийн бодлон дээр явуулж ирсэн бэ? За манай хамгийн түрүүнд энэ газар эзэмших гэрээнд заасан үүргээ биелүүлээд байгаль орчны дүгнэлтэд хэлүүлсэн байгаа. Байгаль орчны дүгнэлт хийлэгдэж за энэ газар дээр нүүрс болох юм аа. Энийг агуулгын журмаар ашиглах юм аа. Энийг болонгууд одоо нэвтрэх одоо гарах орцох гарцаа хийнэгээд эн чинь бүхэлдэн зураг хийгдчихсэн байгаа. Тэдүүн батлагдсан байгаа. Дээрээс нь худгийн зөвшөөрөл, цахилгаан, дулаан гэдэг энэ бүгдөө ингээд юм техникийн нөхцөл авч иж хийгдэг ажил ахгүй юу? Ийм ажилбаруудыг хийж яах вэ гэхээр манай компани худалдаа аж үйлдвэрлэлийн зориултыг ашиглах боломж маань бүрдэх байхгүй. Тэрнээс их бид нар ингээд юм мал хашдаг хашаа бишхгүй юм чинь хамгийн гол зориулт нь ийм байгаа. 2012-оос 23 оны хооронд та юу хийсэн бэ гэж асуугаад юм гэж би бол ойлгож байна. Ямар нэг үйл ажиллагаа бичгтэр явуулж ирсэн. Одоо үйл ажиллагаа ямар юу явуулж ирсэн гэдгийг би бол мэдэхгүй. Энэ үйл ажиллагаа явуулсан юм уу, явуулаагүй юм уутай холбоотойгоор ямар нэг байдлаар одоо бол идэвхтэй шүүхийн маргаан бол байхгүй. Тэгэхээр үйл ажиллагаа явуулж ирсэн, татвараа төлж ирсэн, мөн дээрээс нь ковидын нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд энэ газар эзэмших эрхийн гэрчлэгээс сунгагдаад өнөөдөр хүчин төгөлдөр гэрээтэй явж байгаа болов уу гэж би бол бодож байна. Ер нь бол газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчлэгийг олгох эрхтэй субъект нь хил хамгаалах газар биш байхгүй юу? Хинбэ гэхээр газрын тухай хууль болон засаг захиргааны нутаг дэвсгэрийн тухай хууль зааснаар засаг даргад ийм эрх нь байдаг. Засаг даргад хэн эрх олгодог вэ гэхээр иргэд нийтийн хурлаас за ийм зориултын дагуу ингэж ашиглах нь зүйтэй. Үнэхээр газрын ашиглах боломж болцоо байхгүй байсан бол хүндэтгэн үүдэх шалтгаан гэж байдаг. Та бүхэн бид мэдж байгаа шүү. 2020 оноос хойш 2023 оны 12 сарын 31-нд дуусах 4 жилийн хугацаанд ковид нөхцөл байдалтай байсан ямар ч ашиглах боломж болцоо байхгүйсэн хил хүртэл хаалттай байсан. Иймэрхүү нөхцөл байдлуудыг хараад манай компани хөрөнгө оруулалтаа хүлээгээд үйл ажиллагаагаа явуулах гэхээр хууль бусаар хэн нэг нэрэд газрыг маань ингэж эзэмшиж. Тэгэхээр бид нар яаж ашиглаж, яаж эзэмших юм? Газрын тухай хууль маш тодорхой заасан гэдэг байхгүй юу? Үнэхээр танай компани ажилчид хохироод ингээд усанд орох газаргүй, тээврийн хэрэгслээ байршуулах газар байхгүй бол засаг даргатайгаа ашиглах гэрээ хийгээд тодорхой хугацаанд зааж өгсөн газар нь ч юм уу эсвэл хоорондоо хилэлцээд газар ашиглах гэрээ хийж болдог байхгүй. Тэгэхээр тийм гэрээ байна уу гэж асуухаар гэрээ байхгүй. Хил хамгаалах газрын зөвшөөрлийг нь харахаар зөвхөн нэвтрэх зөвшөөрөл. Хэдэн сарын хугацаатай 3-6 сарын хугацаанд би өгдөм байх гэж ойлгосон энэ хавтар тэрэг тавагдсан хоёр компани одоо нэвтрэх зөвшөөрлөө л да. Тэр нь энэ газар дээр та ингээд нэвтрэхтэй ашиглаа, энэ газрыг эзэмшээ гэсэн зүйл өрөөсөө байхгүй байгаа байхгүй. Юу байна вэ гэхээр танай компани нүүрстэй явж байгаа энэ машин дээрх чинь наашаа цаашаа энэ хугацаанд нэвтрэхийг зөвшөөрч байна л гэсэн үг үсэгтэй юм байгаа байхгүй юу? Яагаад өнөөдрийг тэгвэл 10 гаруй хугацаанд аймаг орон нутагтаа ингээд татвар төлөөд ашиглаад явж гин гэдэг. Тэгвэл яагаад нэг удаа ч гэсэн хүсэлтээ гаргаад яагаад тэрийг захиргааны байгууллагаар шийдээд үнэхээр сумын засаг дарга нь газар олгохгүй байгаа бол тэрийг хууль бус үйлдэлгээд захиргааны шүүхэд хандаад газар эзэмших эрхээ хуулийнхын дагуу олж аваагүй юм бэ гэдэг асуудал манайх буцаага төрвж тавьмаар байгаа байхгүй юу? 10 жилийн хугацаанд зүгээр ингээд ямар ч ихгүй ашиглачаад хамгийн сүүлд батлагдсан манай компанид эрх олгохоос өмнө сүүлд буюу 2014 онд батлагдсан хууль яриад байгаа юм. Хууль батлаад иргэн аж ахуйн нэгжийн миний эзэмшиж байгаа газрыг шууд хууль батлаад ингээ булаагаад авчихдаг юм уу? Тэгээ булааж авах бол надад энэ хууль батлагдсан. Та тусгай хамгаалтын газар ингээ орсон байна. Хэдийн зурагт орсон байна. Тэгвэл таны энэ газрын шиг нэг талын хэдэн төгрөгөөр үнэлээд манай улс ингээ буцаагаад авна гэдэг энэ чинь хадгалсан капиталист нийгэмд бид нар амьдарч байгаа байхгүй. Тэрнээс их коммунист нийгэм биш. Коммунист нийгэмд бол хууль ингээ батлаад шууд газрыг булааж авдаг жишээлбэл.
Тэр бондон дээр танахаас өөр газрын гисгэтэй газар гэж баг байхгүй шүү дээ. Тэгээ энэ олон компаниуд та ингээд газрын тухай хууль яриад байна л да. Биднээс хөөцөлдөг 400 олон компани байна шүү дээ. Бид нар одоо хүртэл яагаад газрын гисгэтэй болоогүй гэж та бодож байна. Бидний хөөцөлтөд ингээд шат шатны удирдлагуудтай уулзаад тэрнийхээ төлөө бүгд л явж байгаа шүү дээ. Тэгэхэд ганцхан компани ер нь ганцхан компани байна шүү. Танах л газрын гисгэтэй явж байгаа. Бусдын яагаад авч чадахгүй. Энэ дээр би нэг тайлбар хийх үү. Одоо ийм байхгүй юу? За иргэний шүүхийн өнөөдөр бид нар мэтгэлж байгаа. Мэтгэлэх зарчмын хүрээнд ажил гэрчлэгээр бид нар оролцож байгаа. Тэрнээс захиргааны шүүхтэй биш байхгүй юу? Яах ёстой вэ гэхээр шийдлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд байгаа ш. Хэрвээ манай нэхэмжлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол та бүгдөө өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа нотлох хоримтоо бүрдүүлээд өнөөдрийн шүүх хуралдаанаас өмнө нотлох хоримтоо өгсөн байх ёстой. Хэрвээ өөрөө бүрдүүлж чадахгүй бол одоо танах шалгалтад явж байгаа гэдэг. Тийм. Тийм учраас бид нэр тэрийг яг үнэн зөвөөр шийдэх бахаа гэж харж байгаа. За энэ нэг юм учиртай. Би энэ дээр нэг бас тайлбар хийж асуулт гэж ойлгоод. За ямар нэгэн байдлаар шалгагдаж гин гэдэг маань өөрөө өнөөдөр манах хууль бусаар тэр газрыг эзэмшээд хууль бус гэрээ гэрчлэгээтэй байна гэсэн үг байхгүй юу? Үнэхээр буруутай итгээд муу юм уу юм уу гэдг нь шүүхээр эцэслэн тогтоогдчихэж магадгүй манайх буруутай гэд шийдэх тогтоол гарлаа. Гарчвал танаахан дараа нь ингээд нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Шинээр нөхцөл байдал илэрсэн байна гэж дахиад шүүхэд хандах гэж хэн бол байгаа байхгүй юу? Тэгэхээр би та бүгдийг эрх үүрэгтэйгээ танилцаад ямар нэгэн байдлаар нотлож өгөх бэлэн хугацаа буюу одоо нэг 5-6 сарын хугацаа байсан гэж бол үзэж байна. Энэ хугацаанд ямар нэгэн байдлаар өөрсдөө одоо зөв ч юм уу нэхэмжлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа альва нотлох хоримт гаргаж өгөөгүй байж өнөөдөр шүүх хуралдаан дээр танах анханасаа хууль бус гэж яриад байгаа нь болохоор мэтгэлцэх зарчимд бол би нийцэхгүй байна л гэж үзэж байгаа. За мөн биш асуулт байгаа. За. Цэцэг. Одоо танад тухайн газар орон дээр эзэмших гисгэлээ өвчин төгөлдөр эзэмших гисгэ байгаа. Тэрийг үзүүлнэ үү? Тэр нь тусгай хэрэгцээний газраас гарсан уу гэдэг нь хамгийн чухал байгаа. Энийг одоо холбогдох засгийн газраас тавилагдсан комисс бонтын захиргааны албанаас хүсэлт гаргаад тодруулахад машинуудын зэрэгтэй эндээс тусгай хэрэгцээний газар төлөвлөсөн ганц ч асуудал байхгүй гэх. Одоо тэгэхээр асуултаа та дараалаад тавьчихвал аль асуулт нь гэрчлэгээ ч байна уу гэж. Гэрчлэгээ байгаа. Би одоо гэрчлэгээ гэхээр танд эхлээд хэлчихье. Хавтас тэргийн материалтай танилцсан бол манай гэрчлэгээ хугацаа дууссан байлаа. За хугацаа дууссан биш үү? Та гаргасан гэрчлэгээ ч аана. Хавтас тэргийн 18 дугаар тал дээр манай компани нэр дээр нэгж талбарын 2201 тэг 784 дугаартай газар эзэмших эрхийн гэрчлэгээ гэж байгаа. Би яагаад үслэг хэлэх гээд байсан бэ гэхээр энэ 18 дугаар тал дээр байгаа QR кодыг уншуулад үзвэл нэгж талбарын тодорхойлолт гардаг. Тийм учраас би энэ цахим мэдээллийн санд энэ MLP гэсэн компани эзэмшээд байгаа мó гүй юм уу? Гэрээтэй юм уу? Гэрчлэгээтэй юм уу? Өөр этгээд давхардсан юм уу? Нэг талбарын дугаар нь давхардсан юм уу гүй юм уу гэдэг энэ 18 дугаар талын QR кодыг уншуулж энэ үслэг хэлэх гээд байгаа гол зорилго байхгүй юу? За 23 онд тухайн бонтын газар орон дээр ажилласан комисс тусгай хэрэгцээс гаргасан гэдэг багхгүй. Гаргасан газар бичгтийн бовтой ганц байхгүй гэдэг. Танад тусгай хэрэгцээд ашиглахаар тусгай хэрэгцээнээс эзэмшилт ашиглахаар гаргасан тэр зөвшөөрөл байна уу? Энэ ийм учиртай. Манай компани тусгай хэрэгцээнд авсан танаа газар хүчин төгөлдөр бус гэсэн байдлаар ямар нэгэн эрх бүхий албан тушаалтан буюу нутгийн захиргаанаас ямар нэгэн албан бичиг ирээгүй. Манай компани зөвшөөрлийг хүчингүй болгосон ямар нэгэн шүүхийн шийдвэр ерөөсөө байхгүй. За. Тэгээ хоёрдугаарт болохоор энэ нөгөө би дахиад хэлэх гээд байна. Манай 2012 онд газар эзэмших эрх олгогдоод 2016 онд хилийн тухай хууль батлагдаад хилийн тухай хууль батлагдсны дагуу одоо тэр нэг төлөвлөгөөнд боловсрох юм уу? Яа гэвэл би өөрөө тэрийг нь сайн мэдэхгүй. Яг албан ёсоор хил хамгаалах байгууллага ч юм уу хаана харсан ямар нэгэн байдлаар манай компани газар эзэмших хүчингүй болгосон одоогийн байдлаар хүчин төгөлдөр тогтоол бол байхгүй.
Гэрчлэгээний хугацаа чи хийж дуусгая. За энэ ингэж байгаа. Гэрчлэгээнийхэн хугацаа нь энэ дээр заасан байна. 2012 оны 10 сарын 08-ны өдрөөс 15 жилийн хугацаатай гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр 2025 оны 10 сарын 08-ны өдөр дууснаа гэсэн. Гэрчлэгээний хуулбарыг та хаашна уу? Та энэ яг хуучин хэлбэл хэрэгд байгаа гэрчлэгээний хуулбарыг бас хараад тусч юм л даа. харин хэддгээр 12 оны тал 10 дугаар сарын 8-ны А148 доод тушаал шийдвэрээр ийм их 80,000 газрыг эсгэлнээс 12 жилийн хугацаатай гэж авсан байгаа байхгүй юу? Та 15 гэдэг юм. та хавтар цэргийнхээ яг хэддгээр талыг хэлээд байгаа юм бол 18 дугаар талыг би яг нийцэн харж байна. 18 дугаар тал дээр гэрчлэгээнийх нь хуулбар нь яг энэ байна. Танаа эзэмшиж үгүй та хавтар цэргээс баримтаа судлаа та. Чи өмнөх сунгагдаагүй үеийн буюу А5-ын гэрчлэлтэй байхгүй юу? Одоо энэ чи яасан бэ гэхээр кадастрын цаан чинь шинжлэгдээд бүх газрын гэрчлэгээ А4 буюу болсон. Тэгэхээр та нөө хуучин хүчингү болсон газрын гэрчлэгээ харж ирээд байгаа байхгүй юу? Хавтар цэргийн 18 дугаар тал дээр бол манайх 15 жилийн хугацаатай. За тэр газар чи одоо энэ нэвтрүүлэг үүсгэж байгаа газар чи байшин зөрөөд байгаа байхгүй юу? Тэрийг өөр газрын дээр авч үзэж чагаад тодорхой болгосон зүг баха. Хоёр өөр газар яваад байгаа шүү дээ. За тий би нөгөө танаа тайлбартаа яг танилцсан байхгүй юу? Нотлох хором шинжилсэн судалсны дараа нэмэлтээр тайлбарлах гээд байгаа. Яагаад вэ гэхээр 2012 онд юу вэ гэхээр одоо нөгөө А5 буюу ийм жижиг газрын эзэмшигчийн улаан гэрчлэгээ гардаг байсан юм. 2020 оноос хойш яасан бэ гэхээр кадастрын мэдээллийн сан чинь өөрөө шинжлэгдээд бүх компани ийм бичгэн ийм тэгээ цаахан ийм гэрчлэгээг болсон байхгүй. Ямар гэрчлэгээ вэ гэхээр энэ байна л да. QR кодтай ийм гэрчлэгээтэй болсон байхгүй. Та энийг харах уу? 18 дугаар тал дээр одоо ийм гэрчлэгээ байгаа байхгүй. Том гэрчлэгээ байгаа. Гэрчлэгээгээр бүх аж ахуй нэг зэрэгэн эзэмших гэрчлэгээтэй болчихсон юм аа. Биелт гэрчлэгээ гэж байхгүй. Тийм учраас энэ цахим QR кодыг уншуулад үнэхээр энэ гэрчлэгээ байгаа юм уу? Таны яриад байгаа А5-ын хэмжээтэй жижиг улаан гэрчлэгийг яриад байгаа юм уу? Энийг бас нотлох хоримтын шатн дээр бол судлан шинжилүүлэе гэж бодож байна. За яг өөрөөр хийж байгаа нэг гэрчлэгээний дугаартаа бол нийцээд байгаа юм хатанд байгаа. 12 жилгээ заац 24 жил. Дараагийн дугаар эзэмших гэрчлэгийг ямар аргаар авах юм бэ гэдгийг тодруулах гэдэг. Яаж авах юм бэ? Бид нар бас авмаар шүү. За энэ ийм шүү. Та одоо магадгүй газар эзэмших хэд ямар өргөдөл ямар баримтууд цуглуулдгийг гэдгийг надаас биш бодвол одоо тэр хуулийн мэдлэгтэйгүй юм уу эсвэл аймгийнхаа газрын албаны даамлаас асууж тодруулах хэрэгтэй зүйл болов уу гэж. Манай компани зүгээс тухайн үед яаж авсан бэ гэхээр та мэдж байгаа шүү дээ газрын хянан баталгаа хийгдэн хүсэлтээ гаргана тухайн газар орон нутагт юу ямар үйл ажиллагаа хийх юм тэр төлөвлөгөөгөө батлуулаад тухайн 2012 он юм уу 11 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нь орж иж энэ төлөвлөгөө чинь жил болгон шинжлэгдээд хамгийн сүүлийн 2023 оны газрын төлөвлөгөөнд хүртэл идэвхтэй орчихсон мэдээллийн санд орсон явж байгаа шүү дээ. Үнэхээр тийм юм бол тухайн одоо иргэд нийтийн хурал гэж байгаад идэв. Тэр иргэд нийтийн хурал дээр та нар үнэхээр 10 жил ингээ үйл ажиллагаа явуулсан бол яагаад иргэд нийтийн хуралд огт оролцоогүй юм бэ? Танай компани тохиолдол одоо энэ Ванфу гэдэг нэг гадаад иргэн байна гэж би бол хараад байгаа. 2023 онд яасан бэ гэхээр 5 сард Ванфу захирал манаа дээр ирээд юу гэж болсон бэ гэхээр энэ газрыг чи ашиглая гэд ашигласныхаа төлөө одоо яадаг чинь нэг тиймэрхүү байдлаар хүсэлт гаргаж ирчээд тэгэнгүүтээ ямар нэгэн гэрээ эсвэл засаг дарга дээр очиж хүсэлтээ өгөхгүйгээр ихтэй хотлоо яриад ашиглаа явуулсан байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү баримтууд байгаа. Өнөөдрийн шүүхийн шийдвэр бас яаж гаргах шалтгаалж манайх бол өөр ямар байгууллагад хандах уу гэдгээ бас төлөвлөд явж байгаа гэж манай гүйцэтгэх захирлын зүгээс бол хэлсэн болгоно юм. Өнөөдрийн тухайд бол би зөвхөн энэ хэрэгтэй холбоотой асуудлаар л мэдж байгаа болохоос биш бусад ямар аргаар яаж авсан тэрийг бол би дэлгэрэнгүй хэлэх бол тийм эрхтэй итгэхэд бол бас биш ээ. 16 онд жилийн тухай бол батлагдангууд танд газар эзэмшигчдийг сонгодог ямар үндэслэл байгаа юм бэ? Би газар эзэмших эрхийг сонгодог субъект биш. Би сонгуулах хүсэлтээ гаргаж байгаа. Тэгэхээр энийг яадаг вэ гэхээр та бүхэн бүгд мэдж байгаа шүү дээ. Газрын харилцаа би одоо зураг 100 газар төлөвлөгөөнд орж өгөө юу гэдгийг үзээд төлөвлөгөө батлагдчих юм бол засаг дарган цахимжаа гаргадаг. Тэгэхээр эрхтгүй байгууллагаас энэ шийдвэр гарсан байгаа.
эрх бүхий байгууллага гэдэг нь эрх бүхий байгууллага гэдэг нь одоо энэ юу шүү дээ. Ер нь бол газрын харилцааг яваад 600 газар байдаг. за Монголд ганцхан газар байгаа. Тий. Танаа хүсэлтээ гаргаж албан ёсоор энийг баримтуулаад энийг эзэмшдэг нь үнэ гэсэн хэсгийг харуулна уу гэдгийг хэлсэд байна. Би таныг харна нэг хавцах хэрэгтэйгээ танилцуулна гэдэг байгаа нь энэ аахгүй. Одоо шүүх хуралдаан дээр үзүүлж болох уу? Болно. За энэ 18 дугаар талыг танилцуулаад за одоо эцсийн нот судалгаа өгсөн яа тий. эцсийн энэ шууд холбогдох. Дэлгэцтэй холбогдох. Болтой бат. Өмсдөө тэр энд байгаа мó? байхгүй тэр Чамд байгаа зөвхөн энд байгаа юм хэрэгтэй. Одоо эзний гişгэрийн холбоор л байгаа. Холбоор юм аа. Тий, эхэр бол байхгүй. Яг ингээд холбоорлоо тавьчихсан юм. За тэгсүүтэй. Одоо энэ бичнэт нотлох дээр танилцуулцгаая. Бид дараа нь асуудал байна шүү дээ. Одоо одомжоо. За хэрэгтэй бичгийн нотлолтыг танилцуулна. За имэйл компани сууд гарсан юм. За осын тэмцэлд ороод төссөн байна. Энэ хөөдөд ингэсэн юм. За имэйл хэсэг хэсэг компани дүрм гэсэн байна. За имэйл компани 2023 оны 6 сарын 5-ны эвдэн цагаан тамийн газрын хаданд гаргасан юм байна. Шүүгч энэ хэсгийг судалсан тооцоолоод яваад иж болно нэстэй тий хариуцлага шалмаар авахгүй бол Уусан бүгд танилцуулж судалцаа байна гэдэг. За ML компани мөн зөвшөөрөл хатан байна. Гарсан хүсэлт байна.
За систем ангийн цагийг гамд шаардлагууд байна хүсэлтэй. За эдгээр цагаан стараа даад комплект. За эдгээр цагаан стараа 2020 оны 8 сарын 5 өдөр систем ангийн цагийг гамд атмосфер мэддэг төрүүд байна. За мөн захиаш гэмэд мэддэг төрүүлсэн байна. За энэ газрын эдгээр сангийн өдөртөө захим системийн баримт 16 энэ дээрс юу яа гэсэн үү те? Энэ тодорхойлолтыг харуулахын тулд яг нөгөө арын гэрчлэгээний 18 дугаар талын QR кодыг уншуулах гэдэг. За. За 17 дугаар зөвлөсөн. Энэ гэрчлэгээний доод хэсэг таа QR код. Одоо энэ дээрс уншиж болох Болно. За тиг төрөлтийг 10 айлтлаад 73 дугаартай. Ачхойч хасаж гэрчлээ байна те. За энэ 23 өдрийн иргэн хууль этгээд газар эзэмшиж гэрээ самж таах. Самж таах гэсэн. За системийн цагийн компани гэр зураг юм байна. За үгүйсна хардаа. За чехси компани гэр зураг айлж байгаа. За нэмэлт компани хүсэлтэй сүмд ахстай шүү дээ. За чехси логистик компани хэмжлэн. За захирлын юу? Бас би нөгөө бид цагтны онготой Хөрслөө айн юм уу? Ванг. энэ гэрчлэгийг харах гэсэн болцлоо шүү дээ. Ер нь болцлоо. Тий. За. Энэ чехси компани бүртгэлээ. Усан бүртгэлээ. Сочи уушаа нотхол хүмүүстээ танилцуулдаг. Урдад орсон хүмүүстэй. За системийн хэрэглээд сонгодог шүү дээ. Хариу тайлбар. За энэ бүр ихээр яваа. Тэгээд холбоо нэсэн байна. За MLF компани 10 тонн 10 өдрийн гэрчлэг юм уу? За кадастрын зураг байна. За MLP компани гэрчлэг байна. За хэдийн зураг зөвшөөрөл байна. 2020 он 2 сарын 5 өдрийн юу чехси логистик компани байна. Энэ зөвшөөрөл дээр шүүгч эхний параграфын сүүлийн хэсгийг уншуулмаар байна. Зөвхөн хэлийн цэргийн 0 тий наадхнаас тий эхний параграфын хамгийн сүүлийн уншиж бүсэд зөвхөн хэлийн цэргийн 146 дугаар ангиас тогтоон өгөх хэсэгт төр нэвтрхийг бүртгэвгээд өөр судлах зүйлгүй. Энэ жахишигийн одоо хариу тайлбар албан бичгүүдийн доороос гүйцэтгэх захирлын ямар нэгэн гарын үсэг тамга байхгүй байгаа хариу тайлбар дээр тэрийг бас бодлоо. Энэ болон өмнөх бас талууд дээр ямар нэгэн тамга гар үсэг байхгүй.
За email компани. Руу зураас харж байгаа юм. Стор. За газар зохион байгуулалт Геодийн зураг зүй ерхий газрыг алтан бичиг юм байна. За системийн компани. Хариуцлага. Энэ одоо юу вэ? Системийн цагаан хэрэг компани. Энэ бас адилхан нөө төр нэвтрхийг төрөөс адилхан юм тийм. За хүсэлтийн хариуц. Газар зохион байгуулалт Геодийн зураг зүй ерхий газрын алтан бичиг байна. Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгтгэл систем. Газрын төлбөр таасан. Ишаахна. За Скотрын газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын алтан бичиг. За Скотрын бүхгөрийн газрын бүхгөрийн зөвшөөрөл харин орос наад христос дугаартай. Скотрын бүхгөрийн хамын газрын альбом тот. Энэ дээр манайх нөгөө хаяга одоо юу алгаад тодруулаад тэгээ мөн Жахешийн логистик хийхээ гэгээд нэрийг нь бас тодруулсан шаардлага өгсөн байгаа. За үрчэнд бүрийн хүсэлт юм байна. За мэдгүй компани. За хэрэгтэй бүгд ийм нотгол цугласан байна. Үгүй 18 дуу биш. Энэ яг QR кодоос харагдаа. Тийм, арга зэрэг QR кодоор авчихлаад тэр үйлчлэл хийлгэчихвэл. Өөр сканер шууд энэ дээр гарах боломж байгаа. Фотосод. Тэр шууд энэ дээр гарах боломж байна. Интернет аваад. Атэ тавцаас яачих вэ? За, тэр 18 дугаар хуудсан дээр за QR код юм шүү. Тэгэхээр энэ маань болохоор 16 17 дугаар талд байгаа нэг талд маань гараад байгаа. Тэгэхээр энэ тодорхойлол буюу нэг талбарын байгаа нь төрөө байгаа мó юм уу гэдэг дээр энэ үчиг хэлж байгаа ч болно. Болтод утсан.
мөнгө шинэ хариу тайлбараа гараа үсэхгүй одоо байгаа юм тий. Гэвчлээ дугаар за сонголт хийсэн шалтгааныг тодруулаад байна. 12 За тийм байдгүй. Энэ танай хариу тайлбар дээр юу авахгүй юм бэ тий? Тий танаа юугаар итгэвчлэх юугаа өгсөн натратар батлсан юм уу өгсөн доо. Юу байна? Тэмдэглэл үл байна. Хичээр явуулсан юм да. Тэгээ хариу тайлбар дээр юу бит? Хариу үсэхгүй юу яваад байгаа юм шүү дээ. Харсан тийм. Яса. Эдлээ. Ачаа. Энэ ячтай. Тэр тайлбар. Это хэмс татаад. За тайлбар ээлжтэй. Эсвэл хорой дээр авчихсан тийм. За, почему? Ты не будешь слушать. За, шүүх хэвчээ өслийн даваа. Тайлбарч 18 дугаар хотол дээр газрын гэрчлэндээ QR кодыг өшөж захим сангаас мэдээлэл авч татварт танилцууллаа. За, энэ сургуультай тэмдэглэлтэй тусаад байна. За, өөр нэмж хэлэх санал хүссэн байна. Тэмцэлтэй холбоотой. Энэ нэг одоо сүүлийн тайлбар уншигч. За, тэгээ сүүлийн тайлбар үзүүлдэг. За. За, тэр би газар зүйл татварч. Таасан энэ компанид хэзээ үйл ажиллагаа явуулсан гэсэн бэ? 23 оны 5 сард гэсэн шахшин. Танай газар компани 2023 оны 5 сараас Систем ангийн цагаан 2023 оны 9 сараас. 9 сараас мөн. Тий. Танай дээр өөр одоо энэ тухайн газар холбоотой иргэний маргаан юу байгаа юу? Байхгүй. Юу одоо газар харьцаа албанаас ирсэн прокурорын нэг зөвшөөрлөлтөй байгаа тийм. Шүүгтүүд үсэн. Энтэй холбоотой ямар асуудал вэ? Эдгээр хүсэлт гараад шүүх өдөөж яагаад вэ? Тэрний ямар асуудалтай? Одоо эдгээр огцоор тогтоогдсон юм уу? Одоо яг аль хэсэнд яваа хэрэг вэ? Энэ гол нь юм билээ. Манай MLP компани бол авилгалаа тэмцэх газраас огт шалгагдаг байхгүй юу? Прокурорын зөвшөөрлийг нь уншвал иргэн одоо нэрийг би одоо сайн санахгүй байна. Болгож туяач байсан уу, өөр хэмээл одоо бусад хэлхээдэд байсан. Тэгэхээр иргэний шалгаж байгаа асуудал дээр зүгээр одоо энэ манай компани энэ газрыг өөр этгээд рүү шилжүүлэхийг нь л тургацсан гэдэг хоригдсан прокурорын зөвшөөрөл байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр холбогдуулаад даргаас болон газрын албанаас MLP компанитай холбоотойгоор авилгалтай тэмцэх газар тогт шалгагдаагүй гэдэг нь бас батлагдах
харагдаж байгаа гэж бодож байна. Газрын албаны бичиг, засаг даргын бичиг хоёроос бол харагдана. Тэгэхээр иргэн болон аж ахуй нэгж хоёрыг л хольж солиод байна. Үнэхээр MLP компани өнөөдөр одоо их хэрэг татагдсан зүйл ч юм уу, сэжигтэн ялагдчихаар татагдсан зүйл огт байхгүй. Тэр хэрэг дээр нь одоо энэ хоёр компани ямар нэгэн байдлаар хогтох юм уу, яасан юм мэдүүлэг тайлбар авсан юм уу, тэр талаар мэдээлэл бол огт байхгүй. Энэ гол нь нөгөө мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой учраас би өөрөө өмгөөлөгч гэдэг хүний хувьд хэлээд байгаа нь юу вэ гэхээр иргэн аж ахуй нэгжийг холиод аж ахуй нэгжийн эрх ашиг хохирох үедээ шалгагдж байгаа хэргийн процессыг өнөөдөр ингээд нийтэд ил болгох асуудал маань өөрөө тусдаа гэмт хэрэг шүү дээ. Тэгэхээр энэ үр дагавраа ойлгоод гаргаад шүүхэд гаргаж өгж байгаа болов гэж би бодож байна. Тэр газрын албаны дарга ялангуяа. За. MLP хуулийн холбоотой юм байхгүй гэсэн үг тийм. Тийм MLP компанитай холбоотой огт байхгүй. Би тэгж асууж байна шүү дээ. За энэс чирдэг мөнгөсөрс албатай шалгалттай тийм асуудал байгаа юм л тодорхой багшаа тогтоосон юм уу? Тий яг манай дээр тийм асуудал байхгүй. Байхгүй тийм. MLP-тэй холбоотой шүү дээ. Тий MLP-г би бол шалгагдж байгаа гэж ойлгож байгаа. Би аймгийн зүйлс өгсөн байгууллага гэж бодсон. Тэгсэн өгөөгүй гэсэн хариу тайлбар өгсөн байлаа. Гэхдээ би хувь компаниараа одоо албатай төлөвлөгөөс рүү хандхаас болсон. Аймгийн зүгээс бол би энийг өгсөн байгаа гэж бодсон. Үгүй эсвэл. Энэ мөн биш үү? Одоо мэдээлэл байгаа юм. Баггүй. За танууд өсвөлд тайлбар ярьчих тийм нэмэлт тайлбар. Нэг тайлбар тийм. За нэхэмжлийн одоо шаардлага үндэслэл тайлбарлах үе дээр нэлээд дэлгэрэнгүй хэлсэн учраас давхцахгүйгээр тэгвэл хэдхэн зүйлийг л тодруулъя гэж бодож байна. Газрын тухай хуулийн 1-3-т юу заасан бэ гэхээр газар эзэмших эрхтэй этгээд гэж юу хэлээд байгаа юм бэ? Мөн дээрээс нь 3-1-7-д нь газар эзэмших эрхийн гэрчлэгээ гэж юу хэлж байгаа юм бэ гэдгийг бас маш сайн тодорхойлж өгсөн байгаа. За мөн дээрээс нь газрын тухай хуулийн 6-р зүйл 6-1-д газрыг 18 наснд хүрсэн иргэн аж ахуй нэгж байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана гэж байгаа юм. Тэгэхээр энэ хуульд заагаагүйгээр хэлбэрээр буюу хууль бусаар ашиглаж болохгүй гэсэн зүйл бас байгаад байгаа. Мөн дээрээс нь 2027-гийн 1-ээр юу заасан бэ гэхээр газрыг энэ хуульд заасан зориулалт хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчлэгээр эзэмшүүлнэ. 27-гийн 4-дөр хүчин төгөлдөр эрхийн гэрчлэгээгүй альва этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байгаа. Мөн газрын тухай хуулийн 49-р зүйл болон 39 болон 40-р зүйл дээр газар эзэмших эрхийн гэрчлэгээ дуусгах болох хүчингүй болох тухай зохицуултууд байгаад байгаа. Яагаад энэ хуулийн заавал зүйл заалтыг би ингээд тодтоод ингээд эцсийн дүгнэлтэн дээр уншаад байна вэ гэхээр өнөөдөр Вангийн цагаан шүтэн Жахашин логистик компани ямар ч гэрээ гэрчлэгээ байхгүй. Газар ашиглах гэрээтэй юм уу гэрчлэгээтэй юм уу гэхээр бас байхгүй. Юу байна вэ гэхээр за тэр хилийн бүсээр нэвтрэх зөвшөөрөл байгаа. Тэгэхээр нэвтрэх зөвшөөрөл нь 3-аас 6 сарын хугацаанд зөвхөн нэвтрэнэ. Тэрнээс биш энэ хилийн газрыг юм уу эсвэл энэ бусад хуулийн этгээдийн газрыг та нар ашиглаа гэсэн зөвшөөрөл олгох эрх нь бол энэ хилийн буюу те энэ хилийн зэрэг ингэж байхгүй маа. Хинт байна вэ гэхээр газрын тухай хууль заасны дагуу 6-ад заасны дагуу газрын тухай хууль заасны дагуу хүсэлт гаргаад гэрээ хэлцээр байгуулад жил болгон татвараа төлөөд байгаль орчныхын дүгнэлтээ хийлгээд тэзүүгээ батлуулаад газрыг хянан баталгаагаа хийгээд зохих осны дагуу ашиглаж байгаа субъект өнөөдөр гарц тэргийг судлуулад үзэхэд хэн бэ нэ гэхээр өнөөдрийн яг 2025 оны 9 сарын 22-ны өдрийн байдлаар хэн хүчин төгөлдөр хэн энэ газрыг эзэмших эрхтэй этгээд вэ гэхээр MLP ХХК. Тэгэхээр MLP ХХК болон бусад хувь шалгагдж байгаа этгээдтэй хольж хутхан газар эзэмших эрхийг маань үндэслэхгүйгээр хаан боогдуулж газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжийг эзэмших ямар ч боломжгүй болгоод байгаа энэ компаниудад гомдолтой байна.
Үнэхээр хувь хүний мэдээлэлтэй холбоотой ч юм уу тэр хувьсгалтай холбоотой асуудал байвал зохих ном дүрм журмынхаа дагуу иргэд нийтийн хурал дээр өөрсдийнхөө хүсэлтээ гаргаад аль биесээр яагаад хүсэлтээ гаргаагүй юм? Хүсэлтээ яагаад гаргаад засаг даргад хандаагүй юм? Хандсан гэж байгаа боловч хандсан баримтаа яагаад хавтарч хэрэгтэй өгөөгүй юм? Ингээд хандсан чинь засаг дарга хүлээн авахаас татгалзлаа. Засаг даргын энэ нийслэлттэй холбоотойгоор бид нар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу аймгийн засаг даргад хандаад, аймгийн засаг даргын дараалал захиргааны иргэн шүүгүүд хандаад газар эзэмших олж авах бүрэн хангалттай 10 жилийн хугацаа энэ компаниудад байсан. Гэвч өнөөдрийг хүртэлх хугацаанд бид нар хүсэлтээ гаргасан чинь огт аваагүй гэдэг хамаарал зүйл яриад байгаа байхгүй. Өнөөдөр Монгол улсад яаж явагдаж байгааг гэхэд газрын тухай хуульд заасан ном дүрм журмынхаа дагуу газар эзэмших эсийн гэрчлэлгээ авах журмынхаа дагуу хүсэлтээ гаргаад төлөвлөгөөндөө оруулаад иргэд нийтээрээ дэмжүүлээд хүчин төгөлдөр эсийн гэрчлэлгээ захирамжтайгаар гэрээтэйгээр энэхүү газрыг эзэмшдэг. Магадгүй газрын тухай хууль болон аймаг орон нутгийн удирдлагатай өнөөдөр нэгт холбоотой байсан бол өнөөдрийн энэ асуудал үүсэхгүй байсан болов уу гэж бодож байна. Ийм нэхэмжлийн шаардлагыг манай хангах үндэслэл болон хуулийн үндэслэлүүд байна. Мөн дээрээс нь бодит нөхцөл байдал байна. Иргэний эрх хянаж төрлөг тухай хуулийн 25 мөн 105 дугаар зүйлүүдэд юу гэж заасан бэ гэхээр мэтгэлцэх зарчмын талаар заасан байдгийг. Яагаад хэргийг энэ олон жил сарын хугацаанд буюу ингээд хагас жилийн хугацаанд шийдэхгүй ингээд яваад байгаа юм бэ? Өнөөдөр 6 сарын хугацаанд манай компани газраа ашиглах ирэхгүй болчиход байгаа. Энэ хугацааг яагаад шүүхээс олгоод байгаа вэ? Яагаад хууль дээр заагаад байгаа вэ гэхээр үнэхээр энэ MLB компани чинь нэхэмжил гаргаад байгаа. Энэ нэхэмжил нь үндэслэхгүй юм бол та бүхэн өнөөдрийн байдлаар мэтгэлцээд манайх ийм нотлох баримтууд байна. Энэ нотлох баримтуудаа шинжилэн судлуулъя гэдэг өнөөдөр ингээд мэтгэлцээд оролцох бүрэн боломж болцоо хангалттай олгосоо. Мэтгэлцэх боломж болцоогоо олгоогүй байгааг бас шүүх бүрэлдэхүүн харж үзээсэй гэж бас хүсэж байна. Иймд нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө. За шилдэг. Танай компанид энэ хилийн тухай хууль ерөөсөө өөрчлөлтөг. Танай яагаад анханасаа хилийн тухай хууль төрчөөд газараа яаж авбаа гэдэг асуудал яригдж байгаа. Тэрэн дээр танахыг хууль усаад гэж анханаас нь үзэж байна. Бид нар бол хууль төрчсөн ерөөсөө ямар ч асуудал байхгүй гэж ойлгож байна. Та хилийн тухай хуулиар яагаад газрын гишгэн авцсаар газрын тухай хууль яриад байгаа юм л да. Хилийн тухай хууль дээр бүр тодорхой дагаад байна. Хилийн зурвас эзэмших, өмчлөх, газар олохгүй гэдэг. Одоо танахтай эндээс ямар шийдвэр гарсан бай? Танах нийтдээ тэнд ер нь бараг боомтын тэр бүхэл бүтэн боомтын газрыг ер нь ганцхан танай компани эзэмшил байгаа гэж ойлгосон. Хэвлэл мэдээллийн байгууллагыг авч ирчихнэ. Тэр газрыг ч одоо бүхэлдээ туслуулах арга хэмжээ авнаа. Төрийн дээд ямар л алуун тушаалтан байдгийг бичгийн монд төр болж байгаа процессыг ер нь мэдэхгүй байх шиг гэж ойлгосон би. Тэрийг мэдүүлнэ. Одоо эцсийн арга хэмжээ бол тийм арга хэмжээнд л тулах. Танахаас бүгд хилийн тухай хуулиараа төр нэгтгэж зөвшөөрлөө аваад төр байдлаар тэгэл яваад болоод байдаг. Ганцхан танай компанид хилийн тухай хууль үйлчлэхгүй шүү. Яаж хилийн тухай хуулийг зөвчөж тэр газрыг авсан байл гэдэг асуудал. Эзэмших, өмчлөх, газар олохгүй гэсэн заалтал байна шүү. Хилийн тухай хууль дээр. За мөн. За гişлэгээ нөө хүчин төгөлдөр хугацаа дууссан. Сунгасан гэдэг асуудал дээр бас манайх шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Ямар үйлчлээд яаж сунгасан бэ гэдэг. Сая бол бар кодор бол хүчин төгөлдөр гарч байна. Зориулт нь бол нийтийн үйлчлэгээний газар зохицолбор гэсэн байдлаар засаг даргын зөвлөмжөөр тухайн газар орныг өгсөн байна. Хөндлөн хайлах нэртэй газар нэгдүгээр баг хөндлөн хайлттай газар саяны бичгүүрүүд дээр бол аюун дээр гарч ирж байгаа авлаган дээр одоогийн байгаа бидний үйл ажиллагаа явуулж байгаа газар бол бичигт боомт гэсэн нэрлэлттэй газар орны байсан. Хөндлөн хайлт
4 жилийн нээлттэй газар хамаарахгүй гэж үзэж байна. Энийг нөгөө газар орны байшин тогтоох солилцлоор нь аваад үзэнгүүд хөндлөн хайлгаас нэгдүгээр баг нийтийн эзэмшлээ зохицол байх хэрэг нь өөр газар орнд ашиглалтыг яваад байгаа. Хоёр хэсэг яваад байгаа. Тэгээд эдний холбох төр бидний байгаа үйл ажиллагаа болж байгаа газрыг манай хүчин төгөлдөр газраа. Яг байгаа газар орныг нь эдний ашиглаж ирсэн хэсгүүдэд тулгаад үзэнгүүд хүчингүй болсон 12 жилийн хугацаанд даваад 24 онд хүчингүй болсон газар байгаа байхгүй. Тэгээд хэсгээ авсан нэгдүгээр хууль бусаа. Яаж авсан бэ гэдэг нь хууль бус. Түрүүнд өнгөрүүлэгч хэллээ ЛМП-ийн тухайн одоо газар орнд дээр техник үзүүлэлтээ аваад бүтээн байгуулалтыг хийх энэ юунд манай их ашиглаж өсөж байна гэдэг. Монгол Улсын элийн тухай хууль 26-гийн 2 жааснаар улсын элийн зурвалт хил хамгаалтын зорилтоор бусад барилга байгуулж барих үйл ажиллагаа явуулах газар эзэмших асуудлыг засгийн газар шийдвэрлэнэ гэж байна. Тэгээд засгийн газрын шийдвэрээ мөн шүүхэд танилцуулна. Ямар тээцүү батлуулаад ямар одоо их бүхий албан тушаалтнаар энэ хууль зааснаас бусад зорилгоор тээцүү батлуулаад гаргасан гэдгээ нотолно гэдгийг хэлээ. Мөн Сквадрайм Сомдондын анхан шатны шүүхийн захирамж 25 оны 8 сарын 28-ны өдөр өсөлтийг хангах татварч тухай хууль нь бодитор гарсан байна. Өөр юм алаа. Тааны тайлбар асуудахгүй нэг нууц айлч тайлбар. За тэгэхээр ингээд байна л та. Бид нар хилийн 15 км-ийн одоо тэгээ доторх бүрсэд бол ашиглаж болно гэдээ өөрсдөө зөвтгöd байгааг би бас гайхаад байна. Та ч гэсэн та нар хуулийнхаа дагуу ашиглаж эзэмшиж болохгүй юм байна. Тэгвэл ямар нэгэн гэрээ зөрчилгээгүй энэ одоо хоёр хуулийн этгээд хилийн бүс нутгийг ашиглаад явах боломж болцоод юм байна л да. Би тэрийг бас жоохон гайхаад байна. Өнөөдрийн байдлаар манай компанитай холбогдуулаад ямар нэгэн байдлаар шалгасан зүйл бол яг байхгүй гэдэг нь засаг даргын тамгын газраас ирүүлсэн бичиг. Мөн дээрээс нь гадлын харилцааг яадаг 600 гадраас ирүүлсэн бичиг л байгаа. Тэгэхээр ерхэн хуулийн этгээдийг битгий ингэж холиоч. Тэр хууль чинь манад газар эзэмших эрх олгохоос өмнө биш, олгосны дараа аахгүй юу. Тэгэхээр 2012 онд хиний завшрамжаар хиний шийдвэрээр тэр газрыг олгосон юм бэ? 2011 онд иргэд нийтийн хуралдаад газрын төлөвлөгөөнд оруулаад төлөвлөгөөнийхэн дагуу дэмжсэн бичгийнхэн дагуу засаг дарга ингээд гарын үсэг зураад тавьсан болгосон баггүй юу? Хилийн тухай хууль хэзээ батлагдсан? Сүүлд 4 жилийн дараа буюу 2016 онд батлагдсан. Тэгэхээр Монгол улсад шинэ хууль гаргалаа. Одоо та нарыг ингэж та нарыг ирэх байхгүй гэсэн тийм тохиолдол байхгүй. Хэрэв ийм маргаан байвал манай компани болон засгийн газар хоорондоо иргэний шүүхийг шийдвэрлэх асуудал байхгүй. Тэгэхээр ингээд яагаад ингэж ийм одоо хуульч хүн биш болохоор би одоо ойлгож байна л да. Гэхдээ энийг бас холбогдох хуйнаас нь асуулт үзээсэй л гэж хүсэж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. За шийдвэр нэмж хэлэх зүйл байна. Сайн тайлбартай байна. Одоо хуулиуд байгаа танах одоо хэдэн онд дуусглаа газрын гисгэлч. За тэр ондоо буцаагаад улсдаа одоогийнхаа мөрдөгч хуулийг дагаад буцаагаад өгөх гэж ойлгох уу? Зөвхөн тайлбар. За чих тайлбар байхгүй. За. Мөс. Яг сайн тайлбартай холбоотой. сайн тайлбартай. Хууль тогтоомжтой сайтар судлаач гэдэг байна. Бид нар бол хилийн тухай хилийн боомтод дагаж мөрдөх тухай 2016 онд хилийн тухай батлагдсан шүү дээ. Шинжлэлийн найруулгууд гэж батлагдсан. Тэрнээс бол энэ хууль нь өмнө байсан хууль. Тэр хууль дээр хилийн бүс зурвас дараах үйл ажиллагаа явахыг хориглоно гэдэг заалт өөрчлөгдөөгүй шинжлэн батлагдсан. Тэгэхээр 16 онд батлагдсан хууль шинэ хууль биш шүү дээ. Шинжлэлийн найруулгуудад батлагдсан хуулиа. Энэ дээр мөн адил хилийн бүс зурвас үйл ажиллагаа явуулах эрхийг тухайн төр захиргааны байгууллага өрөө эрхээгээ дагуу шийдвэрлэнэ гэдэг хилийн тухай хуультай
Өмнөх хууль дээр ч байсан одоо ч байна. Тэр шүүгчийн хариуцлага явуулдаг юу байсан бэ? Тэр одоо Энэ 8 дугаар сарын 28-нд бас хүсэлтийг хангахаас тухай захирамж ирсэн манай дээр шуудангаар энэ бол шүүхийн гаргаж байгаа захирамжид бодит байна л гэж өөр юм байна. Бид хэмжлэгийг төлөвлөсөн. за шүүгчийн дараа шүүх хурдан засвар нэ.